Миний хоол амар гайгүй сонсож цаазаа. Ийм чанарнд яаж яриад байгаа? Микрофонтэй. Мите. Дахиад сайн уу? Шинэ классыг тавтам нарил. За үнэхээр амар завгүй байлаа. Бүрөө. Яг энэ өмнөх нөгөө бичлэгээ оруулаад дараагийнхаа бичлэгийг ингээд дор дор нь оруулах гэсэн чинь миний таблетны багтаамж дүүрээд тэгээ таблетыг солисон. Одоо санаа зовлт оруулах байх. За өргөжлөлөө ер нь юу болсон гэдэг талаар товшин яриад тэгээд би айлуулах чадах чинээгээр авсан зүрсүүдээ ингээд яг юм замбраагуудсан дахиад ингээд эвлүүлэл оруулчихъя гэж бас бодлоо. За би нэг одоо болохоор 10 сарын 20-ны өдөр за яг энэс нэг сарын өмнө болохоор би Солонгос Ковангэ багшаас B class academy Vidan Sun гэдэг нэг Лондонгийн гимнастикийн тийм том академи байдаг байхгүй юу? Тэрний Солонгос төлөөлөгч юм уу? Тийм зай гарах зүйч тийм Ковангэ багш Монголд ирээд энэ боломжоор амар гоё. Би яг өнгөрс 2 сар Солонгос яваад нэг өдрийнхэн сургалтын сууж авахгүй юу? Энэ болохоор яг тийм нэг өдрийн тийм семинарын сертификат байна. Солонгост очиж сууж байсан болохоор Ковангэ багш маань Монголд ирж байгаа гэд би бүр хамгийн түрүүнд бүтгэлсэн. Тэгээд тэрний яг нэг Vidan Sun-ы 1 сарын хөтөлбөрийн тийм академик сургалтыг нэмшил дэвшлүүлсэн. Академик сургалтыг заана 6 оны өдрөхдөө нэлээд шахуугаар сурна гэсэн юм. Би бүр энэ амар юм боцсон бүр ингээд амар сайн блогийн дүрс нүрс хамсч үнэхээр ямар ч юм завгүй би баг 6 он унтаагүй шөнө өдөр бүр хичээл хийсэн. Өдрийн бараг 12 цаг тасралтгүй хичээл орсон. Тэгээд би ингээд жоохон авсан дүрсүүдээрээ зөвлөлөд оруулчих гэж бас бодлоо. Тэгээд 1 сарын сургалтын сертификат авсан. Бүр амар юм сурсан. Амар том хүмүүстэй амар сурсан. Эний доторхын гаргаад би ингээд жаадалсан. Тэгээд ажил дээр тавьсан. 1 сарын програмын ер нь Солонгос багш ер нь бол англи хичээл зааж байгаа. Тэр нь монгол руу очиж байгаа. Энийг бүр ойлгохгүй би шүнжэнгөө суусан цаа. Тэгээд өдрийн 6 цагийн семинараа практиктайгаа хольж яг ингэж бүр ингэ нэгтгэж тархиндаа суулгахын тулд үнэхээр хичээсээ нойр хоолгүй бүр ингэ дундуур бүр би цацаа уусчих цаа гоо бүр ингэ 6 хоног бүр нэг мэдүүлсэн. Тэгээ яг мэдүүлсэн амар баяртай байгаа. 1 сарын академик төвчний сургалт нь дахиад үргэлжлээд явна гэсэн үг. Багаар одоо өсөөд одоо дахиад явна гэх юм уу. Тэгээд нэг өдөр бол 1 сарын гэдэг юм 2 юм сертификат авсан. Тэгээд ер нь бол миний зорилго бол ирээдүйд зорилго бол энэ тодорхой байгаа. Юу ч тэмдэг хүрэхин тул ингээ багаар л энэ сургалтаас явж байгаа. Давхраас ажил хийгээд амар завгүй. Тэгэл мэдээж сурах хэрэгтэй. Сурахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олохын тулд ажиллах хэрэгтэй. За тэгээд дүрсэлттэй бодоод болъё. 까지 артлын back point-оос чихний тав юу гоё 그 면적이 1, 2, 3, 4 дөрөв багтандагаа 4개의 면적을 똑같이 브로킹을 합니다. яг дөрөв ижил тэгшинтэй дөрөв хагас. 그런 다음에 1번 섹션 За нэгдүгээр хэсэг 라인을 커트할 때 우리가 라인 섹션이 원래 이 1번의 가이드를 가지고 길이를 먼저 결정할 거예요. нэгдүгээр секшний юугаас хамаарат энэ хүний усны уртын ямар хэмжээтэй уртаа байхаагаар 요거까지 하고 다시 모일게요. за энэ урт яг энэ үзүүний хэсэг арьсны өнгө цагаан юм яг энэ юм тийм. 바디 포지션은 어제 했던 라인 커트할 때와 동일합니다. Өчигдөр тайлт хийсэн шүү дээ. L line тайлт хийсэн яг чанга. Үүсгэж байгаа яг чанга.
바디 포지션이 아직 정확하게 좀 불편하신 분들은 오늘 라인을 하면서 바디 포지션을 다시 연습해 주세요. Өчигдөр нөгөө тайлбарлалтай өөрийнхөө нөгөө урд нь ингээд багш жилийн туршлагаар ингээд өөрийнхөө байдлыг зогслоо сурсан, уран зогслоор сурсан байгаа хүмүүс өнөөдөр дахиад энэ яг чамаар хөдөлмөрийн хэмжээтэй яг одоо нуруу тэгштэй зогсож байгаа энийг дахиад автаарай гэнэ. AC에서는 어제 라인하고 다른 거는 텐션밖에 달라진 게 없어요. AC тайлбарлалтай ганцхан өөр нь 텐шнэд өөрчлөгдөж байгаа. Нөгөө нэг татлын хүчинд өөрчлөгдсөн байна. 텐шн буюу татлын хүчтэй. 텐션. За хараарай манай 레스 텐션 방법은 레스 텐션이죠. 커트빗의 촘촘한 면접을 사용합니다. хамгийн самныхаа хамгийн нарийн шилжтэй хэсгийг 넓은 거 쓰시면 안 돼요. 넓은 хэсгийг ашиглаж болох. 이 좁은 이 간격이 아주 작은 텐션을 주는 거예요. хамгийн самны хамгийн нарийн хэсэг нь хамгийн бага юу хүчийг одоо өгсөн. 그리고 이 빗은 이 상황은 어제 사용했던 손가락이랑 동일하게 사용한다고 생각해 주세요. одоо энэ самны хэсэг дээр өчигдөр гурваны юутай адилхан хэмжээтэй яг адилхан хэсэг. 빗이 내려올 때 섹션과 동일한 위치로 별인대로 맞춰서 장한 거 일찍 한 번. 별인 Яа, энэ ч юм уу. Мэдээж бэлтийн сүлмтэй. Миний хороогаа хайжлын байран байж юм сурч шүү. Миний хороо юу яагаад гэж шүү дээ. Скаштай өгч чадтай. За урал. Стиг мо. Ерөөс бичлэг мэтлэг фото хийж бодсон. Тэгээ сүүлийн өдрөө нэг талд нүрэж бодоо. Модель зэрэг. За давар навчи. Тэгээд 6-ны суусан нэг цагийн яг тийм програмаа бүгд ингэ хацлаад бэлдсэн. Тэгвэл би хайлт харагч гэж бас бодлоо. Мөнгө зөрүүлээ. Бүх тайлбарын техник болон юм гайд болон практик гэх лекц болон практикээр ажиллаж байгаа бүх бүтээлүүдийн зургийг аваад юм бүгдийг нэгтгээд яг юм ном болгосон баггүй юу? Энэ нөгөө нэг фонч дээрээ солонгос хожсон бүр нэг өдрийн семинарын нэг юм инстагс дээр би зургийг аваад тавьчихсан. Гэрээс номныхоо энэ дээр нэг наацсан гэж нөө. Уурмаац. Энэ болохоор 2 сар тахгүй юу? Энэ удаа хаавсныгаа ялаа. Өдөртөө орсон. Одоо л ажил дээр байгаа. Юу ч юм 2 зураг байгаа гэсэн үг тэгэхээр. Нэг нь Солонгос, нэг нь Монголд байгаа гэсэн. Дурсамжил гэж нугасаа. Тэгээд яг ингээ бүх хичээлүүдээ ингээд юм яг ингээд энэ болохоор өсчийн юм бол амар тийм нарийн аюу тийм мэдрэмж саардсан юм гэж л ахгүй юу. Тэр яг ингээд юм дэлхийн стандарттайгаа нийцэж одоо сурахын тулд юу нь бол бүх зүйлээрээ л үнэтэй ажиллаж байгаа өөрийгөө. Тэгээ бас хамт ажилладаг надтай хамтарч ажилладаг хүмүүстэй сурсан мэднээ заагаад тэндээс юм бол амар олон зүйлийг сурч авсан. Том цалааны бас цаглууд ирсэн. Амар мундаг хүмүүстэй хамт суусан амар баяртай гарсан гинхэндээ.
Тэр 8 л хийсэн. Тэг ерөнхийн нэг юм 10 дууцуу. Бүх тайлтын техникүүд гэдэг нэг мэдээж бодит болохын тулд дадлага ажил хэрэгтэй. Тэгээ ерөнхийн нэг өмнө нэг 10 жилийн гайгүй бас нэг жоохон туршлага байна. Ерөн гайгүй тэгэл өөрийнхөө тайралтайгаа хойлол техникүүдээ болон техникийн нэршлүүдээ тэгээ хамгийн чухал нь тэгээд хэлээ сайн сурах юм. Англи хэлээ, солонгос хэлээ сайжруулах хэрэгтэй. Тэгвэл уус ойлгохгүй юм лээ. Ерөөсөө дундуур нь яг энэ техникийн нэршлүүд нь бас амар хэцүү байсан. Тэгэл ер нь бол ингээд 6 хоног суусан бүх хичээлүүд нь яа. Үнэхээр хичээлээ. Энэний дараа юу бол 10 сард тэгэл ерөөсөө дан хичээлсэн. Үгүй ажилласан. Ажиллаа тэгэл фитнестэй явж эхэлсэн. Жимд явж байгаа нэг найзтайгаа. Тэгээ маань найзын хүмүүс жимний багш амар сайн багш үлээ. Тэгээд ийм сайн багш олцсон дээр нь гэж бодоод амар сайн хичээж байгаа. Хичээж ингээ өөрийнхөө өөртөө гоё гэсэн бие нэг улаад авч хүмүүс 1 сар тэгвэл 11 сар 12 сар гэдэг амар хичээлтэй болчихлоор өөртөө ингэ цаг гаргаж чадахгүй ажиллагаа жоо жимд явж байгаа. Тэгээ жим дээр авсан бас дөрсөдөө халталт оруулж гэж бодлоо. Тэгээ манай мэдээ холон найз юм аа. Найз маань би холонтой хамгийн анх бараг 8-9 жил өмнө танилцсан баха. Холон найзаагаа дөрсөдөө татсан бас нэг хальт жоохон бичлэг байгаа. Тэрийг бас оруулж ирээс бас бодлоо. Тэгэл энэ бол миний влогны 25 дахь тэмдэглэл нэг юм хөө болсон байна. Цаашдаа болохоор би арай жоохон сонирхолтой болгоод найзууд байгаа ч юм уу найзуудтайгаа влог хамтарч хийх гэж бас бодсон. Тэдэд санаа байгаа. Тэгээ тэр идэгээ чадварлал болох энийг явуулах гэж бодож байна. Тэгээ сая ажил үзэн тарж байна. Тэгээ жим рүү явна. За тэгээд миний влогтэй хамт байгаад ашиг баярлалаа. Хамт байх гэсэн зүгээр дээ. Өөртөө л дараа нь хадгалж байгаа учраас аль болох гой дурсамжуудыг бүтээж өндрүүл зүгээр байх гэж бодсон. Тэгээд нэг цаан ертөнцтэй хамт байгаарэ. Бүх найзад таартай шүү.
бодож юм уу? Ингээ болов уу? Ямар сонио? Ямар сонио бодтой? Энэ сонио чемпион мөн үү? Yo. 아빠를 비리지 않는다. 나도 여기 배우고 싶어. 아빠를 비리. 아따 안 되겠어 이거 더 좋고. 이제 다 저거 오른 게 무슨